За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдөр солонгосын визийг өөрөө хэрхэн мэдүүлэх тухай видео зааврыг хүргэх гэж байна. За солонгосын элчин сайдын яамны албан ёсны вебсайт руу цахим хуудас руу ингэж орох байгаа. Би видеоны тайлбар хэсэгт энэ холбоосыг оруулсан байх болно. Та нар шууд дараад ороорой. Тэгээд визний талаарх мэдээлэл бол энэ виз олгох журам гэдэг. Тэгээ хэрвээ энэ англи хэл дээр байх юм бол солонгос хэл дээр байх юм бол монгол хэл гэдгийг сонгоод тэгээ виз олгох журам гэдэг энд бүх мэдээлэл байгаа. За ингээд та бүхэнд дэлгэрэнгүй тус бүр орж танилцуулах болно. За би өөрөө гадаадаас буюу Австралиас солонгосын аяллаа виз мэдүүлж авч ирсэн. Харин манай хүүхэд Италиас солонгосын аяллаа виз авч ирсэн туршлагатай болохоор та бүхэнд энэ туршлагаас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд гадаадаас эсвэл Монголоос виз мэдүүлэхийн ялгаатай талыг өөрөө олж мэдсэн зүйлсээс хуваалцъя. За Монголоос виз мэдүүлэхэд визийн мэдүүлгийг заавал виз мэдүүлгийн төв болон туслан гүйцэтгэх байгууллагаар дамжуулдаг. Монголоос бүрдүүлэх бичиг баримтын тоон маш их байд юм байлээ. 90 хүртэлх хоногийн аяллаа виз үнэгүй байдаг боловч виз мэдүүлгийн төв болон туслан гүйцэтгэх байгууллагатай үйлчилгээний хэмжээ төлдөг. Визийн анкетын маягт бүх улсад яг адилхан форматтай байдаг. Англи болон солонгос хэлээр бүглэх шаардлагатай. За гадаадаас солонгосын виз мэдүүлэхэд ямар шаардлага тавьдаг вэ гэхээр та оршин сууж байгаа тухайн улсдаа 2-оос дээш жил амьдарсан байх ёстой. Үүнийг нотлохын тулд та виз тэр улсынхаа визийг мөн эсвэл тус улсад амьдарч байгаа иргэний үнэмлэх ID гэж гэдэг чинь түүнийг үзүүлэх шаардлагатай. Визийг тухайн улс дахь солонгосын элчин сайдын яам буюу консулын газар мэдүүлдэг. Манай Монгол шиг виз мэдүүлгийн төв болон туслан гүйцэтгэх байгууллага гэж байдаггүй. 90 хүртэлх хоногийн аяллаа виз мөн үнэгүй. Энэ болохоор монголчуудад хаанаас мэдүүлсэн бай ялгаагүй үнэгүй байдаг. Ингээ мөн үйлчилгээний үйлс гэж төлдөггүй. Виз мэдүүлэхдээ өөрийн биеэр эсвэл жишээлбэл Австралид бол шуудангаар материалаа сөргүүлж болдог. За ингээ визийн анкетын маягт бүх улсад яг адилхан форматтай англи болон солонгос хэлээр бүлэх шаардлагатай. Бичиг баримтуудыг мөн англи хэл дээр бүрдүүлж өгдөг байгаа. За солонгос улсад визүү зорчиж болох уу? Аялал жуулчлал дамжин өнгөрөх, төрөл садан дээрээ зочлох, бизнес эмчилгээ арга хэмжээнд оролцох зэрэг зорилгоор богино хугацаагаар 90 хоног хүртэл солонгос улсад зорчих тохиолдолд дараах нөхцөлийг хангаж байгаа бол виз мэдүүлэх шаардлагагүй. Оршин суух зардлаас илүү хэмжээний цалин хөлс бүхий үйл ажиллагаа явуулах бол богино хугацаанд оршин суух байсан ч хөдөлмөр эрхлэх виз мэдүүлэх шаардлагатай.
Ануу, Канада, Австрали, Шинэ Зеланд болон Европын 30 орны хүчин төгөлдөр визтэй хилээр дахин нэвтрэх зөвшөөрөл хамаарна. Иргэн Солонгос улсаар дамжин тухайн улс орнууд руу зорчих мөн тухайн улс орнуудад хууль ёсны дагуу оршин сууж байгаад Солонгос улсын шууд нислэгээр дамжин өнгөрч өөрийн улс болон 3 дахь улс руу зорчих тохиолдолд 30 хоног хүртэл визгүй зорчиж болно гэсэн ийм дүрм журам Солонгосын элчин сайдын яамны аль биесныхан цахим хуудсан дээр ингэж байдаг. За үүн дээр нэг тодруулаад хэлчихэд хүмүүс гадаад явахдаа эсвэл гадаадаас Монгол руу явахдаа Солонгосоор дамжиж явнаа. Тэгээд оруулах болов оруулахгүй болов гэл ингээл янз бүрийн асуултууд яваад идэг л та. Хичнээн ингээд энэ визгүй зорчих хэрэгтэй гэд байгаа боловч ер нь бол гадаадаас Монгол руу явахдаа Солонгосоор дайрах гэж бол тэртээ тэргүй аялын виз мэдүүлэхэд үнэгүй юм чинь найдвартай зүгээр виз авцсан дээр юм билээ шүү. Тэгэл зарим тохиолдолд оруулсангүй орууллаа гэж янз бүрийн одоо Facebook дээр пост мостод яваад байдаг штеп. Тэгж риск хийж яхаар зүгээр л аялын виз тэртээ тэргүй үнэгүй юм чинь эртнээс мэдүүлээд тэгээд Монгол явах замдаа Солонгосоор орох нь илүү найдвартай юм билээ шүү. Миний туршлагаар их юм бол манай хүүхэд Итали явахдаа Италийн визтэй байгаа штеп. Солонгосоор дамжаад Итали явах гээд тэгээд солонгосын хэл дээр бараг 1 цаг гарan байцаа гэдчихэж ариж нэг юм уу тэгээд цаашаа оруулсан билээ. Цаашаа Итали явах виз нь байгаа. Тэгээд Солонгос үлдэх ямар ч шаардлагагүй байтал бүтэн 1 цаг гарan хэл дээр байцааж аваад оруулсан байгаа байхгүй юу. Тэгэхээр визтэй үнийг тэгж байцаа шалгааж хатуу байгаа юм чи визгүй үнийг бол тэгээд оруулахгүй нь одоо бас л эрсдэлтэй асуудал болохоор мэдээж тэртээ тэргүй аялын виз үнэгүй юм чинь тэгээд цаанаасаа байгаа улсаасаа аялын виз мэдүүлсэн байхад илүүдэхгүй юм байлээ шүү. За ингээд визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай маш дэлгэрэнгүй мэдээллүүд энд байгаа. Солонгос улсаас Монгол улсад зугаалчин сайдын яамнаас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын дараах ажил үүргийг гүйцэтгэнэ гэдэг бүх журам нь байна. Солонгос улсад орчих визний материалыг хүлээн авах болон элчин сайдын яамд дамжуулах визний материалыг хянаж дуусны дараа гадаад паспортыг бүтэн олгох Солонгос улсад орчих визний талаарх мэдээлэлээр хангах төлөөлөн гүйцэтгэх байгууллага болон Солонгосын виз мэдүүлгийн төв нь Солонгосын элчин сайдын яамнаас зөвшөөрсний дагуу үйлчилгээний хураамж явна. Ингээд та нар анзаарах юм бол энд Солонгосын виз мэдүүлгийг хүлээн авдаг 2 төрлийн газар байна л да. Нэгдүгээрх нь болохоор энэ Солонгосын виз мэдүүлгийн төв гээд үйлчилгээний хураамж нь болохоор 57,000 төгрөг юм байна. Үүнээс гадна төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд гээд одоо энд бүх энэ аль бие усны төлөөлөн гүйцэтгэх байгууллагын жагсаалтанд байгаа байхгүй юу? Харин виз мэдүүлгийн төв гэдэг энд байна. Энэ нь болохоор энэ тусгай өөрсдийн гэсэн захин хуудастай. Хэрэг та өөрөө виз мэдүүлсэн бол мэдүүлгээ энэ Солонгосын виз мэдүүлгийн төв дээр биеэрээ хүргэж өгч болно. За ингээ монгол хэлийг ингээ сонгочихно. За ингээ виз мэдүүлгийн төвийн бүх мэдээлэл энд байгаа. Энэ виз мэдүүлгийн төв нь болохоор Солонгос улсын засгийн газраас Монгол улсын иргэд болон Монгол улсад оршин суугаа 3 дахь орны иргэдийн виз мэдүүлэгтэй холбоотой мэдээлэл үйлчилгээг Улаанбаатар хот дахь Солонгосын виз мэдүүлэх төв дамжуулан үзүүлэх аль бие усны эрхийг олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагад олгосон болно гэж. Тэгэхээр энэ Солонгосын элчин сайдын яамнаас аль бие усаар томилсон виз хүлээн авах төв юм байна. За ингээд мөн энд бүх мэдээллүүд нь мөн адил байгаа. Тэгэхээр та бүгд ийшээ ороод бүх мэдээллийг авсан ч болж байна. Энэ Солонгосын элчин сайдын яамны аль бие усны захин хуудас руу ороод чинь мэдээллийг авч болж байна. За ингээд та бүхэн хаанаас яаж мэдээлэл авахаа мэдэхгүй, хаана мэдүүлгээ ямар байгууллагаар төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар виз мэдүүлэх талаар мэдэхгүй байгаа бол энд ингээд аль бие усны бүх хаягууд нь байгаа шүү. За тэгээ төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь 57,000 төгрөг буюу энэ болохоор Солонгосын виз мэдүүлгийн төвийн хураамж нэмэх нь байгууллагын өөрийн үйлчилгээний хураамж. За төлөөлөн гүйцэтгэх байгууллагын өөрийн үйлчилгээний хураамж гэдэг нь харилцан адилгүй болохыг анхаарна гэж байна. Тэгэхээр та бүхэн энэ төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын хураамж нь хэд юм болоо гэдгийг мэдхийг хүсвэл мэдээлэл гэдэг хэсэг рүү ороод за тэгээ энэ дотор
Виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх хуулийн этгээдийн үйлчилгээний хураамжийн мэдээлгээд бүх байгууллагуудын үүний дотроо та ийшээ ороод ингээд харчж болно. За ингээд PDF файлаар байгаа. Үүнийг ингээд харахын тулд view гэдэг энэ товчид орчим. За ингээд төлөөлөн гүйцэтгэх байгууллагуудын өөрсдийн үнийн тариф энд ингээд бүгд жагсаалттай байгаа. Тэгэхээр энэ бүгд адилхан үнэтэй биш, янз янзын үнэтэй байгаа. Тэгэхээр та аль байгууллагаар нь дамжуулж визнийх материалыг өгөх вэ гэдэг ингээд үнийг нь эндээс харчж болно гэсэн. За жишээлбэл энэ Keybridge гэдэг байгууллагын бүх үнийн жагсаалтын байна. Дараагийнх нь компани байна. Гэвч саяны албан ёсны бүх төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээний хөлс нь ингээд мэдээлэл нь бүгд дэлгэрэнгүй байж байна. Тэгэхээр та аль байгууллагыг сонгохоо өөртөө энэ үнээс нь харьцуулж агаад ингээд сонгох нэ. За тэгээд энд нь жишээлбэл бүртгэлийн хураамж бүх төлөөлөн гүйцэтгэх байгууллага заавал энэ солонгосын виз мэдүүлгийн төвийн 57,000 төгрөгийн хураамжийг заавал авдаг байна. Ингээд өөрсдийн үйлчилгээний хөлс нь болохоор жишээлбэл энэ байна. За ингээд цаашаа виз мэдүүлгийн маягт нь 20,000 төгрөг, гэрлэл бүртгэлийн тодорхойлолт 10,000 гэх мэтчлэн ингээд бүх төрлийн үйлчилгээнийхэн үнийн жагсаалттай байна. За ингээд мэдээлэл авч болох нэ. За ингээд буцах юм бол саяын үйлчилгээний хураамж харилцаа адилгүй болохыг анхаарна уу гэж саяын юунаас мэдээлэлээс олоод харж болно. За энд нэг чухал мэдээлэл байгаа. Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас виз мэдүүлэх үйлчилгээ авах үед шаардлагагүй бичиг баримт шаардах, урьдчилж мэдэгдсэн үйлчилгээний хураамжаас хэтрүүлэн авах, бүрдүүлэх бичиг баримтын талаар тодорхой бус мэдээлэл өгөх зэрэг төлөөлөн гүйцэтгэх байгууллагын үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт байгаа тохиолдолд элчин сайдын яамны дараах хаяг руу мэдэгдэнэ үү гэдэг энэ мэйл хаяг байна. Тэгэхээр энэ албан ёсны төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд нь тэгж илүү дутуу ямар нэгэн буруу үйлдэл хийх юм бол түүнийг мэдэгдэх санал гомдлоо ингэж хөргүүлэх мэйл хаяг байд юм байна шүү. Тэгэхээр энэ газрууд нь мэдээж албан ёсны байгууллага болохоор хязгаарч та бүхнээс шаардлагагүй бичиг баримт нэхэх юу гэдэг 10 сая төгрөг нэх хэтрэгсэн тийм зүйл хийхгүй нь ойлгомжтой болж байна. За виз мэдүүлэх явцыг танилцуулан нэгдүгээр тохирох визийн ангиллыг сонгож бүгд найрамдах солонгос улсад зорчих шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг Visa Finder гэсэн файлаас авнаа. За холбоосыг тайлбар хэсгээр оруулчих та бүхэн шууд дараад ороорой. Visa Finder буюу виз бүрдүүлэх бичиг баримтын талаар хаанаас авах вэ гэхээр цахим хуудас руу ороод тэгээд виз мэдүүлэх журмын 2 дугаарт бүрдүүлэх бичиг баримтын холбоос нь байгаа. Ийшээгээ ингээ ороод ингээ орохоор Visa Finder гэдэг монгол хэл дээр PDF файлаар энэ доор нь солонгос хэл дээр байна. Үүнийг ингээ татаж аваад тэгээд танилцах нэ. За Visa Finder нь монгол хэл дээр болохоор маш ойлгомжтой. Та бүхэн өөрсдөө энийг уншаад танилцаарай. За визний жишээлбэл англи хэлийг харъя. Та одоо аяллаар солонгос явъя гэж бодъё. Тэгэхээр ямар виз хүсэх вэ гэхээр богино хугацааны айлчлал. Тэгээ үүн дотроо богино хугацааны аялал жуулчлал C39 гэсэн визний англиар виз мэдүүлсэн байгаа. Тэгээ хүчтэй хугацаа нь 3 сар, оршин суух хугацаа нь 90 хоног хүртэл богино хугацааны визэнд орчдөг байгаа. За ингээд сургалтын виз, хөрөнгө оруулалт, оршин суух, гэрлэлт цагаачлал гээд олон удаагийн виз гэх ингээд бүх мэдээлэл бээгүү монгол хэл дээр маш ойлгомжтой байгаа. Тэгэхээр та бүхэн ийшээ ороод мэдэхгүй байгаа зүйлээ олж аваарай. За хоёрдугаар анкетыг татаавч бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалуудаа бэлдэнэ. За визний анкет хаанаас татаж авах вэ гэвэл мөн цахим хуудас руу ороод виз мэдүүлэх журмын 1-р визний анкет бүглэх гээд ийшээ ороод тэгээд анкета PDF файлаар бол ингэ татаж аваад тэгээд хэвлээд бүглэх нэ. За анкетыг хэрхэн англи хэл дээр бүглэх талаар би тусад нь видео хийнэ. Маш амархан байгаа. Тэгэхээр энэ анкетыг солонгос англи хэл дээр аль алин дээр нь бүгэлж болдог байгаа шүү.
За ингээд тусад нь видео оруулахаар та бүхэн хэрхэн бүхлийг олж үзээрэй. За мөн виз мэдүүлгийн төвийн захин хуудсан дээр бас анкетыг татаж авч болох байгаа. За ингээд орохоор виз мэдүүлэх явцын тухай мэдээлэл нь байгаа. За визний зааварчилгаа болон маягт бүглэх гээд ийшээ орохоор ингээ маягтууд байгаа мөн ийшээ ингээ ороод татаж аваад тэгээд бүхэн визний маягт шүүр, урилгын маягт, бусад маягтууд гэдэг энэ олон төрлийн маягтуудыг энэ виз мэдүүлгийн төвийн захин хуудаснаас нь та бүхэн татаж авах боломжтой шүү. За жишээлбэл энд урилга, хувь хүн байгууллага C3 гэдэг нь одоо аяллаа виз шүү дээ. Гэрлэл цагаачлалын визтэй хүмүүсийн гэр бүл зориулсан урилга. Тэгээ урилгын маягт байх нэ. За энэ солонгос хэл дээр юм байна. Одоо цаанаас урьж байгаа хүмүүс бол энэ урилгын маягтыг татаж аваад бүглэх нь вэ. За эх орондоо нутаг буцах батлан дааж буй бичиг гэж бас маягт байдаг бахан. Товч намтрын маягт элсэлтийн зөвшөөрөл, урагчийн батлан даалтын бичиг гэх бүх хэрэгтэй шаардлагатай бичиг баримтуудын маягт нь ингээ бэлэн байж идэм байх шүү. Бүгд солонгос хэл дээр байт юм байна. Хууль бусаар ажил хийхгүй байх амлалт бичиг гэж маягт байдаг бахан байна. Тэгээ та ямар маяг бичиг баримт маягт бүглэж бүрдүүлэх тухайгаа бол түрүүний Visa Finder гэсэн мэдээллээс олоод мэдчихээрэй. За ингээ 3 дугаарт нь солонгосын виз мэдүүлгийн төв эсвэл төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визийн анкет бусад материалаа бүрдүүлж өгнө. За 4 дугаарт нь бүртгэлийн хураамж төлөх. Жишээлбэл аялын 90 хоног хүртэлх виз хураамжгүй тул зөвхөн солонгосын виз мэдүүлгийн төвд визний өсөлтийг шалгах хураамж төлнө. Тэр маань түрүүн 57,000 төгрөг гээд захин хуудас дээр байсан. Хэрэг та өөрөө бүх юмаа бүрдүүлээд өөрөө анкетаа бүглэсэн тохиолдолд ингээ бүх материалаа солонгосын виз мэдүүлгийн төв дээр аваачиж өгөөд тэгээд 57,000 төгрөгийн хураамжийг төлөх нэ. Харин та төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар дамжуулж визээ мэдүүлж байгаа бол уг газрынхаа түрүүн танилцуулсан бүх төлбөрийг холбогдох төлбөрүүдийг үйлчилгээний үйлсийг төлнө гэсэн. За ингээд 5 дугаарт нь ярилцлага шаардлагатай тохиолдолд зөвхөн элчин сайдын яамнаас виз мэдүүлэгчийг ярилцлагад дуудаж болно. Ярилцлагын цагийг утсаар мэдэгдэнэ. Ярилцлагын үед бичиг баримт авчирнэ. За тэгээд дараа нь 6-ад нь визний хариу олгох хугацааг элчин сайдын яамны захин хуудаснаас шалгана. 7 дугаарт виз мэдүүлгийн үйл явцыг солонгосын Visa Portal гэдэг энэ хаягаар ороод виз мэдүүлгийн үйл явцыг шалгах хэсгээс нь шалгадаг байгаа. За виз олгох хугацааг мөн захин хуудас руу ороод 6 дугаар хэсгээс нь ингээд дэлгэрэнгүй тайлбарыг харж болох юм байна. Хэд хоног хүлээх үү? За ингээд визний хариу олгох хугацааг мөн виз мэдүүлгийн төвийн захин хуудаснаас мөн шалгаж болно. Виз мэдүүлэх явц гэсэн хэсэг рүү ороод тэгээд эндээс мэдээлэл авах нэ. Ингээд шалгах хугацаа нь эмчилгээ виз авах зөвшөөрлийн код 7 хоног, сургалтын виз 20 хоног, богино хугацааны аялал 60 хоног гэх мэтчлэн ингээ хугацаанууд нь байна. За паспорт буцаан олгох, паспорт төр буцаан авах тухай виз мэдүүлэгч өөрийн биеэр ирэх тохиолдолд гэдэг ингээд энэ болгоныг дэлгэрэнгүй харахын тулд та ингээд энэ сумыг дараад дэлгэрэнгүй мэдээлэл авах нэ. За ингээд визний шийдвэрүүлэх, виз мэдүүлэх явцыг шалгах тохиолдолд Солонгос улсын Visa Portal гээд 80 руу ороод виз мэдүүлгийн үйл явцыг шалгах хэвлэх хэсэгт хандна уу гэсэн байна. За ингээд энд заавар нь байна. Виз мэдүүлэгчийн паспортын дугаар, паспорт дээрх өвгөнөр төрсөн он сар өдрийг оруулж шалгана гэж. За ингээд ороод би яаж шалгах азмаар харцгаая. За ингээд хэлээ сонгон солонгос хэл дээр солонгос хэл дээр, англи хэл дээр бол англи хэл дээр би сонгочихно. За би энэ удаа хүүхдийн бизнес явцыг шалгах гэж байгаа болохоор за энд хүүхдийн паспортын дугаарыг оруулаад
нэрийг оруулаад тэгээд төрсөн он сар өдрийг оруулаад тэгээд search гэдэг товчийг дарнаа. За нэрээ оруулахдаа яг энэ пассвортны нүүр хэсэгт чинь таны нэр, овог нэр яг энэ хэсэгт бичигдсэн байдаг. Яг тэнд байгаагаар нь байрлалаар нь бичин гэсэн үг ээ. Хүүхдийн пассвортын дугаарыг овог нэртэй нь төрсөн он сар өдөртөө ингээд оруулаад search гэдэг товчийг дараад ингээд визний үйл явцын мэдээлэл гараад ирсэн байна. Манай хүүхдийн виз 0 хэдийн гарсан тулд progress status information гэдэг энэ хэсэгт completed гэдэг нь одоо энэ дууссан гэсэн үг. Туристийн виз, тэгээ 1 удаагийн виз, тэгээ визнийхэн дуус хугацаа нь 23 оны 8 сарын 2-нд энэ хугацаанаас өмнө Солонгост орох ёстой гэсэн үг. За тэгээд анкет бөглсөн өдөр нь 23 оны 4 сарын 20. За ингээд 5 сарын 2-нд визийг нь гаргасан байна. Ингээд энэ болохоор аяллаа визний C39 гэсэн ангилал. За ингээд визээ яаж хэвлэж авах вэ гэхлээр энэ visa issuance confirmation гэдэг дээр дарахаар таны виз PDF хэлбэрээр ингээд хадгалагдана. Тэгээ үүнийг ингээд хадгалнаа гэсэн үг. За ингээд хадгалсан анкета ишиг ороод харчихна. За ингээд PDF файлаар виз олгогдсон мэдээлэл гээд ингээд нэг хуудас гарч ирнэ. C39 гээд визнийхээ ангилал нь 5 сарын 2-нд визийг олгосон байна. Ингээд 9 хүртэл хоног үлдэх хугацаатай. Визаныхаа хугацаа 8 сарын 2-нд дуусна. Тэгээд 1 удаагийн ийм мэдээлэлд орсон байна. За виз гараагүй тохиолдолд яг бас ийм мэдээлэл ирдэг үгүй сайн мэдэхгүй байна. За ингээд дараагийн видеогоор та бүхэнд аяллаа төлөвлөгөө хэрхэн гаргах вэ? Мөн Солонгосын аяллаа визийн анкетыг хэрхэн яаж англи хэлээр бүглэх тухай гэх мэтчлэн ингээд цуврал видеонуудыг оруулна. Та бүхэн тэгээд энэ видеоны доор юу мэдмээр вэ? Тэр тухайгаа коммент хэсэгт оруулбал тэрний дагуу ингээд видео заавар хийж өгөхөд бэлэн байна. За мэдээж аяллаа төлөвлөгөөнд та ирж очих онгоцны билетээ захиалсан мэдээлэл оруулах ёстой. За мөн буудлах, байрлах газраа тодорхой оруулсан байх ёстой. Өөрийнхөө туршлагаас хуваалцахад би Airbnb-гээр Солонгост хувь хүний байр түрээсэлж 2 удаа явахдаа 1 удаад нь 1 сар, дараагийн удаад нь 14 хоногтой ингэж байр захиалжсэн байгаа. За Airbnb гэдэг нь хувь хүмүүс ингээ байраа түрээсэлдэг үйлчилгээ гэдэг. Дэлхийн бүх улс оронд хүмүүсийн вебсайт бүртгүүлээд өөрсдийнхөө түрээслэх байрны тухай мэдээлэл зэгдээллийг оруулаад ингээд байраа түрээсэлдэг байгаа. Тэгээд Airbnb-гээр байр түрээслэх нь нэгдүгээрт ч очид бодол захиаснаас ихэнх тохиолдолд хямдхан тусдаг. Дээрээс нь маш тухтай та яг гэртээ байгаа юм шиг хоолундаа хийгээд яг л тийм гэртээ байгаа юм шиг тийм мэдрэмжийг авдаг. Тэгэхээр маш их давуу талтай гэсэн үг. За энэ тухай бас мөн цуврал видео олгож оруулна.